Та прокурорын ажилтны ашиг сонирхлын зөрчил, сахилах хариуцлага, ёс зүйн талаарх гомдол мэдээллийн 1819 дугаард ирүүлээрэй. Таны өгсөн мэдээллийг шуурхай шалгаж шийдвэрлэнэ. Монгол улсын ерөнхий прокурорын газар. Сайн бацхан үзэгчдээ прокурорын мэдээлэл нэвтрүүлгийн шинэ дугаар үзэгч та бүхэнд хүрч байна. Энэ удаагийн нэвтрүүлгээр прокурорын байгууллага нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч иргэний хүсэлт гомдлыг хэрхэн хүлээн авч шийдвэрлэдэг талаар бэлтгэн хүргэж байна. Монгол улсын үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16-гийн 12 Монгол улсын иргэн төрийн байгууллага албан тушаалтанд өргөдөл гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. Төрийн байгууллага албан тушаалт нь иргэдийн өргөдөл гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй. Прокурорын байгууллагад хэн гомдол хүсэлт гаргах эрхтэй вэ? Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн иргэн хуулийн этгээд прокурорын байгууллагад гомдол хүсэлт гаргах эрхтэй. Иргэн та хүсэлт гомдлоо эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед амар болон бичгээр гаргаж болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15-ийн 1-р зүйл хүсэлт гомдол гаргах. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах тухай хүсэлтийг шүүх прокурор мөрдөгчөд гаргах эрхтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн уг ажиллагааны оролцогч, бусад оролцогч хуулийн этгээд нь шүүх прокурор мөрдөгчийн шийдвэр ажиллагаанд гомдол гаргах эрхтэй. Сайн байна уу? Сайн байна уу? Би гар утсаа алдсан юм аа. Тэгээ цагдаа шалгаж байгаа. Тэгээ прокурорын гарах гэсэн. Иргэн та мөрдөгчийн шийдвэр ажиллагаанд гаргах гомдлоо эхлээд тухайн хэрэгт хяналт тавьж байгаа прокурорт гаргана. Гомдлыг хянан шийдвэрлэх албан тушаалтан бүрэн эрхийнхээ хүрээнд гомдол гаргагчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах арга хэмжээг цаг алдалгүй авна. Ахын хариуг хийцээ авах уу? За таны гомдлыг хүлээн авлаа. Таны гомдлыг хуулийн хугацаанд шийдвэрлэх болно. 14-өөс 21 хоногийн дотор шийдвэрлэж танд энэ тэмдэглэсэн утсаар нь хариу мэдэгдэнэ. Тэгэхээр та ирээд хариугаа авна гэсэн үг. Хүсэлтийг хангах үндсэл нь тодорхой бол даруй. Шалгах шаардлагатай тохиолдолд түүнийг гаргаснаас хойш ажлын 5 өдрийн дотор хангах хэсгийг шийдвэрлэнэ. 15-ийн 7 дугаар зүйл мөрдөгч прокурорын шийдвэр ажиллагаанд гаргасан гомдлыг хянах. Гомдлыг хүлээн авсан прокурор 14 хоногийн дотор нэмэлт материал шалгах, эсвэл бусад арга хэмжээ авах бол 21 хоногийн дотор хянаж шийдвэрлэнэ. Прокурор гомдлыг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор хянаж шийдвэрлэнэ. Харин тухайн гомдолтой холбогдуулж нэмэлт материал шалгах, эсвэл бусад арга хэмжээ авах бол хугацааг 7 хүртэл хоногоор сунгуулах бөгөөд гомдлыг хянаж шийдвэрлэх нийт хугацаа 21 хоногоос хэтрэхгүй байна. За иргэд прокурорын байгууллагт гомдол хүсэлт гаргах хэрэгтэй байдаг. Чингэлтэй дүүргийн прокурорын газарт он гарсаар 120 гаруй хүсэлт 130 орчим гомдол гаргасан байна. Иргэд гомдол хүсэлт гаргахдаа өөрийн гэрийн хаяг утасны дугаар гарын үсгээд бичсэн байх шаардлагатай байдаг. Иргэдээс ирсэн гомдол хүсэлтийг бүртгэлд оруулаад цахим бүртгэл болон төвчөртэй бүртгээд дүүргийн ерөнхий прокурор цохолт хийлэгдэг. Цохолт хийгдсэний дараа хариуцсан хяналтын прокурор болон ахлах прокуроруудад өгдөг. Прокурорын байгууллага нь прокурорын үндсэн хяналттай холбоотой нийт 17549 гомдол хүсэлт мэдээлэл хүлээн авсан нь өмнөх оны мөн үеэс 4139 буюу 30.8%-аар өссөн. Үүнээс 15954 хүсэлт гомдол мэдээллийг байгууллага өөрөө шийдвэрлэж 1217-г нь харьяаллын дагуу бусад байгууллагуудад шилжүүлжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар бүлэг прокурорын байгууллагад өргөдөл гомдол хүсэлт мэдээлэл хүлээн авах, хянан шийдвэрлэх зааварт зааснаар туслах ажилтан хүсэлт гомдол мэдээллийг хүлээн авч нэгдсэн бүртгэлд бүртгэн прокурорын байгууллагын цахим бүртгэлийн нэгдсэн системд мэдээллийг оруулан дээд чадны прокурорд танилцуулна. За гомдол хүсэлт мэдээллийг хүлээн авахдаа амар болон бичгээр гаргасан тохиолдолд тухайн гомдол хүсэлт гаргагчийн хаяг орчин суугаа хаяг утсыг тэмдэглэж авдаг. Энэ нь болохоор зэрэг гомдол хүсэлт мэдээллийг шийдвэрлээд эргэж хариу мэдэгдэх шаардлагатай байдаг. Тэгэхээр энэ талаар бас мөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчид болон гомдол хүсэлт мэдээлэл гаргагч нь анхаарах шаардлагатай юм а. Шуудан илгээмж болон цахин
шуудангаар ирсэн гомдол мэдээллийг бичиг хэргийн ажилтан хүлээн авч бүртгэн туслах ажилтанд хүлээлгэн өгдөг байгаа. За өргөдөл гомдол хариуцсан туслах ажилт нь хүсэлт гомдол мэдээллийг хүлээн аваад тухайн нэгжийн дээд шатны прокурорд танилцуулан гомдлыг хуваарлуулах үүрэгтэй байгаа. За дээд шатны прокурор нь гомдол хүсэлт мэдээллийг хүлээн аваад мөрдөгчийн шийдвэр үйл ажиллагаанд гаргасан гомдол болон хүсэлтийг тухайн хэрэг материал тянц тавьж байгаа прокурорын шийдвэр үйл ажиллагаанд гаргасан гомдлыг дээд шатны прокурор бичлэн шалгах арга хэмжээг бол аавна. За тухайн гомдол мэдээллийг хүлээн авсан туслах ажилт нь хуваарлсан прокурорыг ямар прокурорт хуваарлагдсан гэдгийг гомдол мэдээлэл гаргагчид хүсэлт гаргагчид мэдэгдэн уулзах хэсгийг тодруулж хэрвээ уулзна гэх юм бол прокурортой уулзуулж прокурор нь тухайн гомдол хүсэлт мэдээлэл гаргачаас ямар гомдол гаргасан, юуг хийлгэж байгаа, мөрдөн шалгах ажиллагаа ямар ажиллагаа хийлгэж байгаа талаар тодруулж бичлэн уулзах болдог байгаа. Прокурор гомдол хүсэлтийг хянаж шийдвэрлэх явцад гомдол хүсэлт гаргагчтай шаардлагатай бол биечлэн уулзах, холбогдох хүмүүсийг асууж тайлбар тодорхойлолт гаргуулах зэргээр асуудлыг нэг бүрчлэн шалгаж тогтоохын зэрэгцээ гомдол хүсэлт гаргахад хүргэсэн шалтгааныг тогтооно. Прокурор хүсэлт гомдлыг хянаад дараах шийдвэрийн аль нэгийг гаргана. Хүсэлтийг хэсэгчлэн хангах, ханхаас татгалзах, харин гомдлыг хүлээн авахаас татгалзах, хүлээн авах буюу мөрдөгч прокурорын шийдвэр ажиллагааг хүчингүй болгож өөрчлөх шийдвэр гаргана. За прокурорын байгууллагаас барьж байгаа бодлого нь тухайн гомдол мэдээлэл хүсэлт гаргагчтай биечлэн уулзаж гомдол гаргах болсон шалтгаан нөхцөлийг тодруулан шийдвэрийнхээ хууль зүйн үндслийг бол одоо тайлбарлаж өгч байгаа. Энэ нь болохоор зэрэг тухайн оролцогчийн эрхийг хангаж зогсохгүй эрт тухайн прокурорын байгууллагаар шийдвэрлэгдэхгүй гомдол мэдээллийг удаа дараа гомдол гаргаж цаг хугацаа алдах эрх ашиг хууль ёсны эрх ашиг сонирхол нь одоо хөндөгдөхөөс урдчлан сэргийлэх давуу талтай юм аа. Прокурор хүсэлт гомдол гаргагчид асуудлыг хэрхэн шийдвэрлсэн талаар хариу мэдэгдэх хуудасаар мэдэгдэнэ. Иргэн хуулийн этгээдэд хүргүүлэх прокурорын шийдвэрийг байгууллагын захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж эсвэл шуудангийн хаягаар нь хүргүүлдэг. За гомдол шийдвэрлсэн талаар хариу мэдэгдэх хуудсыг иргэдэд уцаар мэдэгддэг. Иргэд бичлэн ирж гомдолтой хариуг авна. Мөн түүнчлэн гэрээ хаягаар болон мэйл хаягаар цахимаар гомдол хүсэлтээ хариуг хүргэдэг. Хариу мэдэгдэх хуудаст гомдлох хүсэлтийг ямар үндслээр хэрхэн шийдвэрлсэн талаар болон гомдол гарах эрхийн талаар тайлбарласан байна. Сайн байна уу? Буянбат гэж хүмүүн үү? За Чингэлтэй дүүргийн прокурорын газраас ирж байна. Таны гаргасан гомдлын хариуг гарсан та ирж аваарай. Тэгээ 101 тоотоос ирж авна. За. Санаа шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тэгээ одоо би хааш нь хэн хандах хэрэгтэй вэ? За та энэ прокурорын шийдвэрт гомдолтой авах юм бол манай дүүргийн ерөнхий прокурорт хандан гомдлоо гаргах хэрэгтэй. Одоо би гомдлоо бичээд уцаагаар өгч болох юм. Болно та. За. Хэрв өргөдөл гаргагч хэрэгт хяналт тавьж байгаа прокурорын шийдвэрийг эс зөвшөөрвөл тухайн нэгжийн дээд шатны прокурорт гомдол гаргаж болно. Иргэн таны хуулийн мэдлэгт зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль яс. Иргэн та зөрчлийн хэрэг бүртгэлийн шатанд цагдаа, мэргэжлийн хяналт, гайл, татврын улсын байцаагч болон бусад эрх бүхий албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагааны талаар
прокурорд гомдол гаргах эрхтэй. Прокурор гомдлыг хүлээн авч шийдвэрлэх үүрэгтэй ба прокурорын шийдвэрийг эс зөвшөөрвөл оролцогчдоо тухайн прокурорын газрын дээд шатны прокурорт дахин гомдол гаргаж болно. Гомдол гаргах болон шийдвэрлэх хугацаа ажлын 5 өдөр байдаг. Прокурорын тухай хууль 6 дугаар зүйл нэгдмэл төвлөрсөн удирдлагатай байх. Улсын ерхий прокурор, түүний орлогч, туслах прокурор, аймаг нийслэл, дүүрэг, сум буюу сум дундын дагнсан прокурорын газрын ерхий прокурорыг дээд шатны прокурор гэж ойлгоно. Улсын ерхий прокурор, түүний орлогч нар 2-7 хоногт нэг удаа улсын ерхий прокурорын туслах аймаг нийслэл тээвэр дүүргийн прокурор, сум дундын ахлах прокурор нь 7 хоногт нэг удаа иргэдийг биечлэн хүлээн авч уулзсан санал хүсэлтийг нь сонсох хуваарьтай ажилтдаг. Харин хол газраас ирсэн түнчлэн хөгжлийн бэрхшээлтэй өндөр настан иргэд гадаад улстай харилцах эрх зүйн тусалцаа авахтай холбоотой асуудлаар хувиар харгалзахгүй хүлээн авна. Улсын ерхий прокурорын газарт аймаг нийслэл тээврийн прокурорын газрын ерхий прокурорын шийдвэрийг эс зөвшөөрсөн иргэдийн гомдлыг хүлээн авч хянан шийдвэрлэдэг. Улсын ерхий прокурорын газрын хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлцээний чиг үүрэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдоос гаргасан гомдлын дагуу холбогдох эрүүгийн хэрэг материалыг татаж гомдлын үндслийг хянан дээд шатны прокурорт танилцуулж шийдвэрлүүлэх шаардлагатай гэж үзвэл прокурорын даалгавар бичиж биелэлтийг тооцно гэж заасан байдаг. Улсын ерхий прокурорын газарт гаргасан гомдлыг хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлцэд хүлээн авч хянаж шийдвэрлэдэг. Прокурор гомдлыг шийдвэрлэхийн тулд харьяалах прокурорын газраас нь холбогдох хэрэг материалыг татаж хүлээн авсан үеэс эхлэн хугацааг тооцож эхэлдэг. Улсын ерхий прокурорт гаргасан иргэдийн гомдол хүсэлтийг хэрхэн яаж шийдвэрлэдэг талаар та мэдээлэл өгөхгүй юу? За иргэд байгууллага болоод эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гаргасан оролцогч нараас улсын ерхий прокурорын газарт ирүүлж байгаа гомдол хүсэлтийг байгууллагын бүртгэлд авч улсын ерхий прокурор болоо түүний орлогч нар биечлэн танилцсны дараа хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн даргын шийдвэрийн дагуу энэ хэлтсийн хяналтын прокурорууд гомдол хүсэлт хуваарлагдаж хүлээж авдаг. Энэ гомдол хүсэлтийг хүлээж авсан хяналтын прокурорууд гомдол хүсэлттэй холбоотой эрүүгийн хэрэг материалыг тухайн шийдвэрлсэн газар нутгийн прокурорын газраас прокурорын байгууллагын захим системээр дамжуулж хугацаа зааж хэрэг материалыг ирүүлэх тогтоолыг хургуулж байгаа. Энэ хэрэг материал улсын ерхий прокурорын газарт ирснээрээ гомдол хүсэлтийг шийдвэрлэх хуулийн хугацаа эхлэн тоологдож байгаа. За энэ хугацаанд бол хяналтын прокурорууд гомдол хүсэлтэд дурддагдсан асуудал нэг бүрийг нь нягтлж эрүүгийн хэрэг материалд авагдсан нотлох баримтуудад хууль зүйн үндэслэх үе дүгнэлт хийж бүрэн гүйцэд хэргийг хянд шийдвэрлсэний дараа шийдвэр гаргах эрх үеийн удирдлага албан тушаалтанд танилцуулж гомдлыг гомдол гаргагчид хариу өгж байгаа. 2019 оны байдлаар хичнээн гомдол хүсэлтийг шийдвэрлсэндээ танай хэлцээний үед ачаал юу ямар байдаг вэ? За өнгөрсөн 2019 онд бол хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд хяналт авах хэлтэст иргэд байгууллагаас ирүүлсэн гомдол 2366 гомдол ирсэн. За энэ тоог урд онтой нь харьцуулахад бол 900 буюу 60%-аар гомдол хүсэлтийн тоо нэмэгдэж байгаа. Он гарснаар бол 560 орчим гомдол хүсэлтийг манай хэлтс хүлээж авч шийдвэрлээд байна. Ачааллын хувьд бол прокурорууд жилдээ нэг прокурор 270 орчим гомдол хүсэлтийг хүлээн авч холбогдох эрүүгийн хэрэг материалуудыг нь хянаж шийдвэрлүүлж байгаа. Өнөөдрийн байдлаар ихэд нэг прокурорд бол 20-с 25 иргэдээс ирүүлсэн гомдол хүсэлт хянагдаад ажиллагаа явагдаж байж байгаа. Иргэдийн зүгээс гомдол хүсэлт гаргахдаа анхаарах асуудлууд юу нь юу байдаг вэ? За ирүүлж байгаа гомдол хүсэлт бол янз янзаар өөрөөр биечлэж ирж өгж байгаа, шуудан захидлын харилцаагаар ирж байгаа, амаар мэдээлэл гаргаж өгч байгаа. Ихэвчлэн шуудан харилцаагаар ирж байгаа гомдол мэдээлэл дотор бол нэгдүгээрт өөрийнх нь утасны дугаар хаяг байхгүйгаас бас эргэж хариу мэдэгдэхэд хүндрэл учирдаг. Хоёрдугаар асуудал бол гомдол хүсэлтэд дурддагдсан агуулга нь бол ямар хэрэг материалаар гаргаж байгааг нь тодорхой биш ийм гомдлууд болсон ирдэг. Гуравдугаарт бол энэ тухайн нутаг дэвсгэрийн хяналт тавьж байгаа прокурорын газрын дээдчтний прокурорын шийдвэр гараагүй байхад улсын ерхий прокурорын газарт гомдлоо ирүүлж байгаа. Энэ нь болохоор
бид одоо эндээс тухайн нутаг дэвсгэрийн прокурорын газрууд руу шилжүүлж харьяалалаар шилжүүлдэг. Үүнээсээ болоод гомдол гаргагчийн үед бол бас хугацаа нь удаашрдаг ийм тохиолдлууд бол гарч байгаа. Тэгэхээр энэ дээр бол бас энэ асуудлуудаар анхаарахыг хүсүүлж байгаа. Та прокурорын ажилтны ашиг сонирхлын зөрчил, сахилах хариуцлага, ёс зүйн талаарх гомдол мэдээллэн 1819 дугаард ирүүлээрэй. Таны өгсөн мэдээллийг шуурхай шалгаж шийдвэрлэнэ. Монгол улсын ерөнхий прокурорын газар. Улсын ерөнхий прокурор Жаргал сайхны өгсөн үүргийн дагуу 2020 оны 1-р сарын 27-ны өдөр улсын ерөнхий прокурорын орлогч, улсын ерөнхий прокурорын газрын хилцээний дарга ахлах прокурорууд болон аймаг сумдын прокурорын газрын ерөнхий прокурорууд иргэдээс гаргасан гомдол хүсэлтийг хянан шийдвэрлэх явц байдалтай танилцах ажлыг улсын хэмжээнд нэгэн зэрэг зохион байгуулсан юм а. Энэ прокурор энэ мөрдөгчийн шийдвэрүүл ажиллагааг нийтэд бас сурталчлах. Энэ гаргасан шийдвэрээ бас тэр хэргийн оролцогч нарт танилцуулах. Энэ ажил дутуу тутмаас шалтгаалж иргэдийн дунд бас жижиг таамаг үүсдэг ийм үндэслэл болж гинөө гэж ойлгож байгаа. За энэтэй холбоотойгоор 2020 он гараад хамгийн ихж хийж хэрэгжүүлэх ажил бол ерөнхий прокурорын тушаалаар прокурорын байгууллагад гаргасан гомдол мэдээллийг хянан шийдвэрлэж буй байдалтай танилцах юм удирдамж батлаад бид бүхэн ингээд нийслэлийн хэмжээний прокурорын газрууд бол нийслэл тээвэр дүүргийн прокурорын газруудаар бол ирж ажиллаж байна. За миний хувьд Чингэлтэй дүүргийн прокурорын газарт ирээд иргэд байгууллагаас гаргасан гомдол мэдээлэлтэй танилцаад за яг өнөөдрийн байдлаар бас гомдол мэдээлэл гаргахтай бичлэн уулзах ийм ажлыг хийгээд байж байна. Чингэлтэй дүүргийн прокурорын газар бол бас өөрийнхөө дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж за тэгээд бусад байгууллагаас бусад зүйлээс шалтгаалаад бол бас шалгаж байгаа хэргийн онцлог нь бол бас арай өөр байдаг. Тухайлбал эрүүгийн үйл заасан бусдыг залим их гэмтэргийн гаралт бол хандсангүй их байдаг. Ер нь прокурорын байгууллага энэ иргэдэд ер нь нээлттэй байх хэрэгтэй. Тэ. Хуучин одоо социализм үед чинь ер нь урд нь ч гэсэн ер нь нээлттэй байсан. Бүр нээлттэй болох хэрэгтэй. Тэгэхгүй бол одоо ерөөсөө энэ хүний хөлсээр хорих, хүний хөлсөө хэрэгтэй одоо хөлс хэрэгээр одоо баримждах асуудал үнэхээр хэрэг сэтэрч шít. Тийм учраас ер нь нээлттэй байх хэрэгтэй, шудраг байх хэрэгтэй. Танилцах ажил хариуцсан прокурорууд нийт 90 орчим иргэдтэй биечлэн уулзаж санал хүсэлтийг нь сонсож шуурхай шийдвэрлүүлэх талаар холбогдох арга хэмжээг авч ажилласан байна. Прокурорын мэдээлэл нэвтрүүлгийн шинэ дугаар үзэгч та бүхэнд хүрлээ. Энэ удаагийн дугаараараа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч, дүүргийн прокурорын газар болон дээд чатны прокурорын газарт хэрхэн гомдол хүсэлт гарган шийдвэрлүүлдэг талаар бэлтгэн хүргэлээ. Та бүхэн ч гэсэн гомдол хүсэлт хэрхэн яаж гаргах талаар мэдээлэлтэй болсон байх гэж бодож байна. Ингээд анхаарал хандуулсан үзэгч та бүхэнд баярлалаа.